Альмас movie guide. Ёстой л бүр нэг маар ингийн нэгэн сайхан гэр бүл. Аав ээж, хоёр хөөрх охин. Нэг өглөө хоёр нэлхаа хичээл сургуульд навжиж их санаатай гартал таг төвжрээд гацчдаг байгаа. Манай Монголоос өөр газар ус ингэж яахтар төвжрэл энэ төр байдаг юм бах та гэсэн. Байдал нэг л бишдгээ. Хүн амтан гүйлтэл цагдаа нар энэ тэрүүгээр явж маавал сүрхий. Жэри жаахан гайхсан байртаа яави ухааны юм бодоод гараад хартал. Сайхан ихэлсэн гэгээ өглөө шууд л оронгоор ирэх энэ төр. Хүмүүс хөөцөлдөөд нэгнийгээ дайрч мараад цагдаа магтаа бүр түйж хамаа авахгүй нэгнийгээ алж бит. Анзаараа таарсан харин яг нөгөө бидний насаараа сонссон зомби гэх чинь мөнөөс өмнө шүү. Өөрсдөө ухаангүй болоод галзуурчихсан махчин хүмүүс бусад энгийн хүмүүсээ барьж идэв лааж идэв. Манай эдэгч гай алгасангүй машиныг нь хажуунаас нь мөргөөд гарч гүйхээс өөр аргагүй бол. Зугтааж явахдаа жири харин нэг юм анзаарсан. Хазуусан хүн яг 12 секунд болоод хоёрч байв. Чүү нэг томхон дуу машин олж яваад олны хөлөөс жаах болдол. Нэг охин ядж яхад бактера өвчтэй юм аа. Жири нэг томоохон газар даргын цүнхөрөө ч найз руу залгаад ийм тийм юм болоод энэ чи манайг аврах арга чарга байна уу гэсэн харин маргааш үгрээр тэнцэнийг байрны дээвэр дээр уулзцаахаар болоод уц тасарлаа. Тэгээд тэр бол хаана юу хийх байхаа гайхаад ямар ч тач охиндоо бактерианы юм авахар нэг супермаркет ортол хүмүүс бүр далимдуулж байдгийг. Гэхдээ яалтчгүй дэлхийн сүрлэл юм да. Гэхдээ тэгэл тэр дэлгүүрээс авчвал хамгал юм зөөж байдг юм бод. Хамаг юм сэрцэн дэлхийд төгсгөлтэй ирж байгаа бол таарсан ямар ч хөөхнээ нэг бавчих гэсэн бодолтой хүмүүс ч бас байх. Дэлгүүрээс гараад бас дүүрэн зомби хөөцөлдөж нэг юм байрлал ороод бас баахан зугтаж байтал бурхны авралаар араб ч юм уу эмхэг ч юм уу нэг гэр бүл хаалга нэгж өгч жаал тайвширцгаав. Манайхныг бодвол нэг жаал хүйтэй юмсан чи. Өөрцөж явах цаг болоод хаалгаа тайлж өгсөн ачиг нь бодоод нэг хэдийг биднустай хамт явж манай сайн найз байгаа. Хорогдох байр бэлтчихсэн байгаа гэтэл тоосонгүй. Энд чи гэртээ амьдраад болцгоочих юм байх уу гэж мэл. За тэгвэл тэгээд өөрсдөө мэдэж байгаа юм байлгүй дээ гэж манай хэд хөдлөхгүй. Орцсны шатаар дүүр үгтэл. Арай ч хазуулчихсан гүйхэн шиг тулалдан барин зүвтэж дээвэр дээр гарлаа. Манайхдаг дөнгөж гараал ирлээ. Нөгөө айл руу зомбинууд дайрсан болдоо жаалхуу ганцаараа гараад зүгтчих. Аав ээж нь аль хэдийн зомби болчихсан араас нь бүр хөөж байдаг шүү хүүхдээ. За ингэж нэг нэстэг тэргэндээ суугаад хорогдох байрандаа ирлээ дээ. Тэгсэн за ингээл аюулаас аврагдлаа. Ганц муу найзынхаа буйнд боллоо бүтлээ гэдэл үнгүй юм байдгүй гэдгийг чамаар жирийг нэг тусгай даалгаварт явуулах нөхцлөөр л гээхинтэй цуг аварсан юм бэл. Тэгэж гэрийнхэнтэйгээ салахаас гүйцэтгээд зомбийн гарал үүслийг суллах зорилготой тусгай багийг ахлаж даалгавар ав. Нилээн удаан нисний эцэд зорьсон газраа буюу анх зомби гарсан гэх тэр газар ирээд дөнгөж хүлгээсөө бууж байтал тэр бүхнийг судлах зорилготой байсан эрдэмтэн залуу зүгээр бүдэрч унаад гартаа байсан бугаараа өөрийгөө буудаад өгчүүл яах вэ? Тийм мээр заяагүй ч багш. Мэдээж одоо ингэж хамгийн чухал хүн чадарсан юм чинь гарууд өөр тийш явахар болоод онгоцныхоо түлшиг дүүрэх бяцхан тулаанд орохгүй. Нэ зомбинууд харанхууд нэгсээ хардггүй. Харин хамгийн сайн татагддаг зүйл нь дуу чимээ юм байна. Бороо орж исэн болохоор ч юм уу жаахан давуу талтай болоод чимээгүй хэн түлшид дүүрхчээ зайлцгаая гэж хэлсэн чинь харин жиригийн ихнэр нь мөн цагаа олж залгава. Түйж дуу гарахгүй шахам явж исэн хэдийн дундаас нэг уц таг муухай дуурайд эхлэхэр чи хамгаал зомбиг татаад хайна үст. Ингэж эхнэрээс нь болж онгоцны нисгэгч жири хоёроос бусд нь бүгд мөнх хүсийг үзүүлцгээвэ гэж. Гэхдээ эхний мэдээж ингэн гэдгийг мэдээчгүй санаа зовоод л залгаа үззэйлвэл өдөрхөн тийшээ Израильд буулаа. Эднийх бүр бодит амьдрал дээр ч кинон дээр ч аль алин дээр бүр дандаа бусад улс орноос нэг алхам урд яваад явах болтой юм аа. Яасан гэсэн чинь Израиль улс чинь коронавирус тархаснаас хойш дотроо алдсан халдвараа хамгийн хурдан humсан. 9 сая хүн амтай хэрнээ одоо бүр бүхэл бүтэн 3.1-ийг вакцинжуулсан гэдэл байх юм та. Гайхалтай. Тэгсэн энэ кинон дээр болохоор зомби эхэлсэн тэр л өдрөөс эхлээд өөрсдөө нэг том хотод тойруулаад маар өндөр хан барьсан. Тэндээ амар жимэр байж майцгаагаад сэргэлэн золигнууд юм да. Уг нь манай монголчууд ч бас хөл хороогоо ягштал бариад тархалдаг жаахан хомчихвол вакцинжуултыг суур үндсийг нь бол тавьчих гээд л байгаа. Магцаа өөхөн хормон дээрэ гэж израильчуудыг магтаад байсан чи харин муу хоньнууд ч нөгөө хандаа хит бардаад дотроо шоу моу хийгээд чанга хөгжим тавьж дуулж хуурдаад байсан чинь дуу чимээ татагддаг зомбинууд хан дагаж нэгэн дээрээ давж авирсаар байгаад дотгош нэвтэрчихэн тэр. Дуус. Ингээд нөгөө сүртэй хан мантай дотор нь жаргацсан амьдраад болоод ин гэсэн хэд чинь дорхтноо сүмнэ эцтэй. Нэг халзан эмэгтэй цэрэг бүр жирийг амиараа хамгаалж явж байгаад хазуулаад жири нөгөөхөө хуурхаас өмнө гарыг дасалчихсан чинь хуурсангүй шүү. А бас нэг ч ихсэн ололт юм да. Хамт ирсэн нөгөө онгоц мэдээж айл хэдийнэ зүгтэж өдчих. Буугаараа далалгаж өөр нэг онгоц олцсон. Хэдийн мэрэгэн сэтгэж хурдан хөдөлж хан бариад аюулгүй болсон байсан ч өөртөө ганц тэнийг үйлдэлээс олж Израиль мөхвөө гэж. Жири бүр дээрээс хойш нэг манзараад байсан. Яг хамаг зомбинууд хүмүүсийг хазаад алаад урж тастаад идэж байгаа явцд нь зарим нэг хүмүүсийг огт тоохгүй хажуугаар нь зөрүүд байгааг гайх.
Хөөрөд нэг ч удаагүй байтал онгоцны найлд нэг зомби байсан байж таараад тэгээ мэдээж ойлгомжтой ш. Хамаг хүмүүсийг хазаж бүгд хувраад бөөн өвгөмэ. Жэри аргагүй ирэхэнд байсан ганц найдвар ашиглаж онгоцыг дэлбэлээд өөрсдийгөө суудал бат гихчин бэхэлж боогод арай гэж амьд гардаг. Нөхрөөс нь сураг байдгүй Кэрэний санаа зовоод бүр үхлээ. Үхэх шахса хоёр амьтаа ашгүй хайсан газар болоо тэнд байсан эрдэмтдтэй энэ тахлыг хэрхэн дарах тухайга баахан ярьдаг. Жэри өөрийн анзаарсан зүйлсийн талаар мэдээлэл хуваалцаад зомбинуудын дайрдгүй зарим хүмүүс биедээ ямар нэгэн өөр халдвартай буюу зэрлэг байгальд аратан өвчтөн анги эвдгүн чамаар өвчин тэрчхэн рүү зомбинууд дайрахгүй байгааг олж мэддэг. Тэгэхэд өөрсдөө ямар нэгэн өөр өвчний вирус тарж нэг үгээр бол халахвч үүсэх гайхалтай төлөвлөгөө боловсруулаад за яваа өрөө гэдэл нөгөө эрдэмтэд бүр жаахан бараас хийгээд явчихлаа. Яасан гэсэн чинь тэдэнд хэрэгтэй энэ тараа өөр юу л байдгийг тэр бүх зүйл нь бэж үүрт байгаа ч. Харин бэж үүр өгтлүүдээр төрсөн. За одоо тэгэхэд энийг л турш үзэхгүй бол одоо угаасаа яах ч вүлээ те гэж хийдэд бэлтгэлээ баазаагаал гурвалт өгрүүлээ гараад өглөө шүү. Уг нь нэлээ эвтэйхэн баригчихгүйхан шиг чимээгүй явж исэн. Тэгсэн хамт явсан нэг салгалсаа харах ухаан. Барьсан төмрөөрөө юм цохиж бөө чимээ гаргаад бүгдийг дуудаад. Хамт явсан эдэн бүгд аюулгүй хэсэг рүү буцаж зүгтаад Жэри ганцаараа яриад байсан юм тарай бүх юм байгаа тасагт хүрээд ирлээ. Эмийн өрөнд орж хэрэгтэй бүхнээ аваад гарах гэтэл үүдэнд нэг аим шигтэй царайтай нэг юм хүрээд ирчихсэн. Чи энд байна уу гэсэн шиг отоо зогсчихсан зөөлөгч нь ингэж өөр ямар ч сонголтгүйгээр өөртөө нэг хамаг хор вирус гэсэн юмнуудад тариад гартал харин бодсон онл яг үнэн байж таарлаа да. Хажуугаар нь сүнс өнгөрч байгаа аятаа гараад явчихлаа гэж боддоо. Бүх юмны хариултыг олсон Баатар чинь энд тэнд баахан юм хомбожигнуулж дуу чимээ гаргасан шигээ бахархуурштайгаар зомбинуудтай мөргөлдөн байж зөрж ялхсаар нөгөө хэд дээр ирдэг юм байгаа. Эцэст хэдхэн хоногийн дотор аимшигтай асар их адал явдал үхэл хаагцал туулан бай явсан хэрэгэ бүтээж гэр бүл дээр ирэх тэр мэдрэмж бол юутай ч зөвлөшгүй л байх та тийм ээ. Бид ч хөл хорогоо чамд сахаад шинжилгээнүүдээ өгчихвэл 23-наас бүх юм онгойж нөгөө жидүү мэдүү гэдэл хамаг бизнес эрхэлдэг хүмүүсийн ажил хөдөлмөр амьдрал буцаад энгийн болж байх байранда орчих гээл байх юм да тамины. Тэгээд тэрийгэ дагаад эдийн засаг мас хааж гайгүй сайхан чөлөөлж гинэз.